Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд 2020 онд хамгийн олон хүний саналаар сонгогдсон Төмөр Төөмөөг энэ удаа онцолж байна. Түүний хувьд нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хуралд Чингэлтэй дүүргээс дахин нэр дэвших квота авсан юм а. Төрийн ордны тамхины цэгээс мэдээлж байна гэдэг шиг түүний талаарх чиг жуг сонсох нэ. Улс төрд чимээгүй явж чангарч буй залуу гэх. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд жалга давны үзэл гаргаж зөвхөн өөрийн тойрог дүүрэгтээ хөрөнгө оруулалтын ажлуудыг төвлөрүүлсэн нь олон ажлаас тод харагдана. Бүр тодруулбал Төмөр Төөмөө нийслэлийн орлогчоор 3 жил ажиллах хугацаанд хотын хамаг төсвийг Чингэлтэй дүүрэг рүү зотгосон. Үүнээс хэдхэн жишээг дурдахад л цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслөөр фасад, газрын гүний дулаан гэх мэт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Чингэлтэй дүүрэг рүүгээ оруулсан байна. Энэхүү төсөлтөнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг гээд хамрагдаагүй газар тунд цөөхөн. Дээр хэлсэнчлэн чимээгүй хэрний алга ташуулах юм а аль эрт бэлтчихсэн айхавтар хүн гэж түүний нэрлэе. Долоон буудлын замаар явхад л баруун гар талд нь байрлах Чингэлтэй дүүргийн гэрэлтгүүлэг, гудамж, дундуурах засмал зам хийгдсэн байдлаас л хотын төсвөөс тойргоо хэрхэн яаж торцсныг нь анзаарч харж болохоор. Гэтэл яг замын зүүн гар талд байлгах Сүхбаатар дүүргийн тухайн бүс хорооны нөхцөл байдлыг ярил бас нэг өөр зураглал анзаарагдана шүү. Энэ мэтээр нийслэлийн төсвийг тойрогт тоцтгосныг нь түмэн олон мэдэж байгаа юм болов уу да.